За Zoom гээд зэг US. За энэ сайт руу орж програмаа татаж авъя. За энэ доошо сум дээр дарахаар download Zoom гэх линк гээд байгаа. За энэ дээр дараад за тэгээ download товч дарчихна гэсэн үг. За энэ зөвхөн компьютер ашиглаж хичээлээ үзэх хүүхдүүдэд зориулсан. За мөн компьютер ашиглаж хичээл бэлдэх багш нарт зориулсан програм. За download дээр дарахаар тодорхой хугацаанд уншаад жижигхэн програм учраас энд дуусчихж байна. За уншаад дууссан програм. За компьютерийн download хэсэг дотор ч нэг ийм жижигхэн програм байгаа гэсэн үг. За энийг ажилуулад юм уу үгүй бол энэ татсан дээр нэг дараад програмыг суулгах чинь. За харин утсан дээр байгаа хүүхдүүд App Store юм уу Play Store руу ороод Zoom гэж бичээл гаргаад ирнэ гэсэн үг. Zoom Cloud Meeting гэсэн нэртэй програм байна. За энэ болохоор суудсан байгаа хэсгийн зураг байна гэсэн үг. Тэгэхээр хүүхдүүд ухаалаг утсаа ашиглаад хичээлээ үзэх боломжтой гэсэн үг. Ухаалаг утас юм уу таба ашиглаад. За компьютер дээр програм нь хэлбэрхаан суучна гэсэн. Тэгэхээр суудсан програм бол ийм айконтой байх нь. За үүнийг ажиллуулахад ийм цонхогт Join a Meeting гэхээр тухайн хичээлд уулзалтанд оролцоно гэсэн үг. За энийг бол зөвхөн хүүхдүүд дарж Join a Meeting дараад за багш нар та бүхэнд 9-өөс 10 оронтой тоо явуулна. Тэр тоог энэ дээр хийгээд Join төвч дарна гэсэн үг. За би нэг сонсоргүй байдлаар нэг ийм тоонууд окей. За ийм 10 оронтой тоо. За тэгээд Join. За энэ бол би зүгээр сонсоргүйгээр бичсэн тоо шүү. За багш нараасаа энэ тоогоо хичээл эхлэхийн өмнөхөн та бүхэн авах ёстой гэсэн үг. За хүүхдүүд бол зөвхөн ийм л зүйл хийнэ гэсэн үг.